За миний оролцож ирсэн төслүүд дээр ер нь одоо манай бүтээн байгуулалтын салбарт байгаа төслүүд дээр төслийг хоёр арга барилаар хэрэгжүүлж болоод байгаа юм шиг харагддаг. За нэгдүг нь бол бидний хамгийн сайн мэддэг ерөөсөө шууд хийх. За өөрөөр хэлбэл цаг хугацаа алдахгүйгээр ямар нэгэн төлөвлөгөө тооцоол хүлээхгүйгээр хийгээл эхэлж бай, явуулж бай гэдэг ийм хандлага байгаа. Тэгээд энэний давуу тал сул талыг бүгдээрээ өнөөдөр авч үзье. Хоёрдугаарт бас сүүлийн үед нэлээд дэлгэрч байгаа. Тодорхой тооцооллыг мэргэжлийн төвшөнд хийгээд за тэгээд мэдээж тооцоол төлөвлөгөө нь зөрөх үед тэрийг апдейт хийж буюу шинжилж тодтогч явах замаар төсөл дээр одоо төлөвлөгөө болон гүйцэтгэлийг уялдуулж ингэж ажиллах байгаа. За тэгээд бас энэний давуу тал сул талыг авч үзэх болно. Тэгэхээр төсөл хэрэгжүүлэх үндсэн хоёр арга байна гэсэн. За нэгдүгээрт бол одоо шууд хийх арга. Дээрээс нь төлөвлөгөө байсан ч гэсэн төлөвлөгөөг харгалзахгүйгээр шууд хийдэг тийм одоо арга барил гэсэн үг шүү дээ, тий. За ингээд харахад бол түрүүний ярьсан асуудал хаанаас гарч ирж байна вэ гэж үзэж байна вэхээр хамгийн нэгдүгürt энэ анх төлөвлөсөн утгууд бол ерөнхийдөө таамаглал байгаа шүү дээ, тий. Гэтэл төсөл хэрэгжээд 3 сар за хагас жил болох үед энэ зөрүүнүүд үүсч эхэлдэг. Тэгээ зөрүүнүүдийг бол ингээд бодит байдал дээр миний анх таамаглаж исэн төлөвлөж исэн юмнууд зөрүүд эхлэхээр энийг яах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр төслийн менежментэд бол энэ зөрүү буюу вариансуудыг удирдах гэдэг их чухал ойлголт байдаг. Тийм учраас энэ вариансуудыг бид нар хэрхэн удирдах вэ гэдгийг Excel дээр хий гэхээр Excel дээр бид нар яах болж байна вэ гэхээр эхлэх дуусах хугацаа маань дахиад энэ хөдлөх шаардлагатай болно. За энийг хөдлөхийн тулд би хажуу талд нь ингээд хоёр баг нь энд ингээд үүсгэж болно. За эхлэх дуусах те. За энэ нь болохоор төлөвлөгөөт эхлэх дуусах болоод тэгээд дахиад би 3 дахь баг нь зөрүү гэд үүсгэж болно. Тэгэхээр зөрүү гэдэг нь бол одоо дуусж байгаа зөрүү гэсэн үг шүү дээ, те. Ингээд энэ одоо анх төлөвлөж исэн энэ утгууд маань хөдлөхгүй. За шинээр миний тооцоолсон гүйцэтгсэн утгуудын эхлэх дуусах гэсэн шинээр нэмэгдсэн багнуудад бичигдээд зөрүү нь арталт нь гарч ирэх боломжтой. Ингэснээр би тодорхой тийм зөрүүнүүдийг тооцоолж чадна гэсэн. Гэхдээ яаж ямар үед энэ тооцоол илүү үр ашигтай гэхээр энд ингээд зурагдсан байгаа энэ ажилбарууд маань хоорондоо ямар нэгэн байдлаар ингээд холбогдчихвол тий энэ ажлаас шалтгаалаад энэ өөрчлөгдчихлөө. Энэ ажил эрт эхэлсэн учраас энэс хойш хамаарал бүхий ажлууд нь урагшаа татах боломжтой. Гэх зэрэг ингээд харах боломжтой үед бол яг түрүүний ярьсан энэ зөрүүнүүдийг бид нар одоо урьдчилж 1 сарын өмнө хагас одоо тий жилийн өмнө ч гэдэг юм уу ингээд илрүүлж нөлөөллөөс одоо урьдчилан сэргийлж эрсдлийг хаах боломжтой байна. Тэгвэл Excel дээр энэ бол бас нэлээд ажиллагаа шаардлагатай гэдгийг та бүхэн харж байна. Тэгэд мэдээж одоо хийж болох уу гэвэл болно. Гэхдээ нэлээд механик ажиллагаа шаардлагатай учраас хүмүүс эндээс одоо тий цэрвэх гэж ярьдаг. Одоо барьж авахаас одоо хойш тавих айгүй их бичиг цаасны ажил хийгээд байгаа юм шиг санагдах тийм үе болдог. Ягаад гэвэл механик ажиллагаа ихтэй. Гэтэл олон улсад бол энэ төслийг ингэж удирдах юм зориултын програм хангамжийг хөгжүүлээд гаргачихсан байна. Тэгэхээр энэ програм хангамжийн түрүүний ярьсан энэ бичиг цаасны ажлыг бага байлгах, энэ механик үйлдэлүүдийг багасгах, энэ уялдаа холбоог нь илүү одоо тооцож тэгээд энэ уялдаа холбооноос үүдэлтэй зөрүүнүүд яаж хаана гарч ийн хэрхэн шийдвэрлэж болох вэ гэдгийг харах боломжоор хангаж байна. Тэгэхээр нэгдэх одоо аргаар явж байгаа тохиолдолд яаж ийнү гэхээр төлөвлөгөөгөө ийм уламжлалт байдлаар будаад хийчихсэн. Тэгээд энэ нь болохоор яг одоо бодит гүйцэтгэлтэйгээ уялдуулах гэхээр хөдөлж өгөхгүй. Тэгээд маш их ажил, механик ажил хөдлөх гэхээр үүсгэх гэдэг. Тэгээд ийм асуудлаас болоод энэ төлөвлөгөөг шинжлэхгүй. Төлөвлөгөө нь хагас жил явцсан яг хэдэн хувьтай биелсэн, ямар хоцролттой юм, ирээдүйд ямар хоцролт бий болох нь ингээд тодорхойгүй байдгаас тэр бодит ажил хэрэг төлөвлөгөө хоёрын зөөл рүү гардаг гэж үзэж байгаа. За дараагийн арга, хоёр дахь аргыг бид нар авч үзье. За тэгвэл хоёр дахь аргаар төслийг хэрэгжүүлэх боломж байна уу? Ямар төслүүд энийг хэрэгжүүлээд байна вэ гэдэг байна. За нэгдүгürt мэдээж юм олон улсын хөрөнгө оруулалттай те эсвэл одоо гадны нэг хүн Монгол улсад хөрөнгө оруулаад барилга ч юм уу бүтээн байгуулалтын ажил хийлгэж байгаа тохиолдолд хөндлөнгийн ийм менежментийн баг аваад менежментийн баг нь яг энийг одоо тэр хөрөнгө оруулагчийн шаардлагын дагуу ингээд маш ойлгомжтой тодорхой хийж өгдөг ийм туршлага бол байгаа. За тэрнээс бусад тохиолдолд тэгвэл энийг хийх одоо үндэслэл нь юу вэ гэхээр нэгдүгürt захиалагчийн хэрэгцээ одоо тавьж байгаа шаардлага. Тэгэхээр захиалагч бол гэрээндээ
энэ төслийн төлөвлөгөөнд бодит ажил хэрэгтэйгээ хэрхэн уялдаж байгааг яаж одоо тий ерөөсөө л нэг гэрээ хийгээл тэгэл 2 жил хаяал за 2 жилийн дараа ирсэн чи төсөл нь баг ингээд юу одоо төсөөлж яснаас нь шал өөр явцсан байх шин ингэж явах юм уу гэрээний нөхцөлийг хэрхэн анх одоо харилцан тохиролцохоос бүх юм эхэлж байгаа. Тэгэхээр гэрээн дээрээ би нэг төлөвлөгөөг одоо тэ хамтарч гүйцэтгэгчтэйгээ захиалагчийн хувьд батлана. Гэхдээ энэ төлөвлөгөөг бол миний хувьд одоо 3 сар тутамд дахиад хоцролтыг хараад хоцролтоо яах хэсгээ шийдээд ингээд тайлан төлөвлөгөөг ингээд шинжилээ тодтогоод аваад явна гэж тусгаж чадвал энэ хэрэгжих боломжтой. Тэгээд боломж нь бүрдэнэ. Тэгвэл яг энийг хэрэгжүүлэх хүн хэн байх вэ гэхээр энийг хэрэгжүүлэх хүн энэ талаар мэдлэгтэй, туршлагатай, чадвартай тийм төслийн менежер байна гэсэн. Тэгэхээр ийм олон гэрээний заалтууд болон төслүүд төр байдаг хэрнээ зарим тохиолдолд хэрэгждэггүй. Тэгэхээр хэрэгжихгүй байгаа шалтгаан нь түрүүний Excel дээр төлөвлөгөөгөө хийгээд тэгээ яг нөгөө гэрээгээ хэрэгжүүлээ хоцролтыг хараад одоо шинжилж тодох гэхээр маш их асуудал гараад байгаа юм шиг ингээд харагддаг. Тэр үед болохоор хүмүүс нөгөө нэг түрүүний ярьсан энэ айгүй их ажил юм байна гэдээ хойш тавиад явчихдаг. Тэгэхээр энийг багасгах боломж нь байна. За тэгээд програм хангамжийн тусламжтайгаар тэр олон механик хүлээлтүүдийг багасгаад илүү автоматжуулаад дээрэс нь зориултын програм хангамжуудыг ашиглаад зөрүүнүүдийг ингэж удирдах явах боломжтой байна. За тэгэхээр хамгийн эхлээд түрүүний графиктай аль хэсэг нь адилхан байна уу гэдгийг бүгд эндээс харцгаая. За энэ дээр нөгөө нэг эхлэх дуусах гэдэг бол энд байна тийм. Гэхдээ энэний ард талд төлөвлөгөөт эхлэх дуусах гэдэг юм юу орж ирсэн байгааг та бүхэн харж болно. Багнууд. Тэгэхээр төлөвлөгөөт эхлэх дуусах. Анх нөгөө гэрээнд заасан юу ямар байгаа юм бэ гэдэг нь энэ баган дээр тусахтна гэсэн үг. Гэрээнд юу гэж заасан юм бэ? Тэгэхээр гэрээнд зааснаас гадна одоогийн тооцож байгаа нь тэгвэл ямар байгаа юм бэ? Одоо тооцсон буюу яг нэг гэрээнд байгуулсан цэгээс хойш нэг 3 сарын дараа тооцоод үзсэн чинь ийм боллоо гэдэг юм уу те. Ингээд ингэж гаргаж байгааг бол энэ хоёр багны ялгаагаар бид нар ингээд харж болно. За дараагийн ээлжинд энэ дээр юу байна вэ гэхээр эхлэлийн зөрүү, төгсгөлийн зөрүү гэсэн байна. Тэгэхээр эхлэлийн зөрүү гэдэг маань ямар одоо учиртай вэ гэхээр энэ дээр бол 0, зарим үед 1 гэдээ явцсан байна те. Тэгэхээр эхлэлийн зөрүүг би эндээс харуул жишээлбэл төлөвлөгөөт эхлэх нь 8 сарын 6-нд байхад төлөвлөгөөт биш те. Яг цэвэр тооцоод ингээд ажил хийсний дараа дахиж нэг тооцоод уялдаа холбоог нааш цаашаа нөгөө өмнөх ажил нь татагдсан чинь урагшаа хөдлөсөн чинь 8 сарын 6-нд эхлэх ёстой байсан юм нь 8 сарын 7-нд буюу нэмэх нэг өдрийн одоо хоцролттойгоор зөрүү үсээд юусж байна. За энд болохоор хасах нэг гэж байна. Хасах нэг гэдэг маань 8 сарын 14-нд дуусах ёстой юм нь 8 сарын 13-нд дуусчихаар одоо хасах утга буюу илүү төрүүлж явж байна гэдгийг зааж байна. Тэгэд эхлэлийн зөрүү, төгсгөлийн зөрүүгээд хоёуланг ингээд харж болох нь байна те. Ер нь бол ихэнх төслийн хувьд бол төгсгөлийн зөрүү их чухал байдаг шүү дээ. За ингээд харж болох нь байна. За мэргэжлийн програм учраас Microsoft Project дээр би энэ төлөвлөгөө хийсэн. Тодорхой санхүүгийн утгууд, мөнгө урсгалын төлөвлөгөөг бид нар гаргаж авах боломжтой. Төлөвлөгөө зарцуулсан зардал гэх мэтлэн ингээд илүү мэргэжлийн төвшөнд хариуцлагатайгаар удирдах боломж өсөж байна. За түрүүний Excel дээр хийцэн байсан нөгөө нэг бодцсон байсан төлөвлөгөө бодвол энэ дээр ингээд сумнууд нэмэгдсэн байгааг та бүхэн харж байна. За сумнууд нь хэрхэн нэмэгдсэн харахын тулд бид нар энэ цэнхэр зураасыг ажиглая те. Энэ сум яваад энэ дээр ингээд холбогдож явж байна. Тэгэхээр энэ улаан сумнууд бол одоо ажлуудыг хооронд нь холбож өгж байна. Дээрээс нь энэ доор нэг саарл утгууд байгааг бид нар харж болно. Саарл утгууд нь биднэрт юуг илэрхийлж байна вэ гэхээр төлөвлөгөөтийг илэрхийлж байгаа. Тэгэхээр төлөвлөгөөт энэ саарл утга нь график хэсэгт бол харьцуулагдаж харагдаж байна. Жишээлбэл энэ 58% та ажил дээр төлөвлөгөөтөөсөө ийм зөрүү үүссэн байна. За зөрүү үүсчээ гэдгийг би график хэсгээс нүдэн баримжаагаар амархан харж байна. Гэхдээ энэ дээр яг хэд үүссэн бэ гэдгийг би ийшээ хүснэгтийн хэсэглөө ирээд нэг өдрөөр үүсчээгээд төгсгөлийн зөрүүдээр харж болж байна гэсэн. За ингээд харуул бид нар одоо зөрүүнүүдэд харчлаа. За хэрхэн төлөвлөгөөг явж байгааг харчлаа. Дээрээс нь хийгдээгүй ажлуудын 0% гүйцэтгэлтэй ажлуудыг харчлаа. Тэгэхээр нэгэн тийм зөрүү үүссэн бол энэ тод цэнхэр нь бол гүйцэтгэл байна те 58% та 50% та гэд нэгэн тийм гүйцэтгэлтэй ажлууд дээр зөрүү үүссэн бол одоо ирээдүйд байгаа ажлууд дээр би энийг хэрхэн зөрүүг алга болгох вэ гэдэг дээр бас шийдэл гаргаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ програм хангамж нь энэ одоо график болон
дата мэдээллийг хангаснаар биднэрт бол шийдвэр гаргах боломжийг бол бүрдүүлж өгч гинэ гэсэн үг. Дахиад хэлэхэд за энийг ингэж гаргахын тулд одоо тухайн төслийн багийн ялангуяа төслийн менежерийн ур чадвар маш чухал. Дээрээс нь энийг одоо гэрээнд тусгаж өгөөгүй бол ингэж гаргах одоо ямар ч хөшүүрэг байхгүй болж байна гэсэн. Тэгэхээр ер нь одоо ингээд хүүдний улиралд өгч чинь хүүднээс өмнө бас энэ бид нар хүүднээс өмнө ямар ажлыг амжуулах вэ? Хүүдний дараа юу хийх вэ гэдгийг нэг энэ аргаар хийгээд төслийнхаа төлөвлөгөөнүүд бодит гүйцэтгэлийг яг одоо мартаагүй байгаа дээр ингээд оруулаад ингээд явбал илүү дараа жилдээ бид яг бодиттой илүү бас одоо бодит хөрсөн дээр буусан төлөвлөгөөг гаргаж авахд тустай. Тэгэхээр ихэнх төсөл дээр бол зөвхөн яг тухайн мөчөд тооцож байгаа утгуудаа л ингээд түрүүний ярьсан уламжлалт байдлаар ингээд будаад үлдээчдэг. Гэтэл анх яаж тооцож байгаад ямар одоо утгатай болсон гэдэг тэр болгоныг төлөвлөгөөнд тусгаж харьцуулж харж чаддаггүйгээс бид нар бол энэ одоо чухал шийдвэрүүд чухал одоо тэр ирээдүйд эрсдлээс сэргийлэх боломжтой шийдлүүдийг гаргах боломжгүй болдог байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ төслийг удирдах хоёр төрлийн аргачлал буюу ерөөсөө нэг тийм хөдөлтгөө модон төлөвлөгөө гаргачаад төлөвлөгөө нь ерөөсөө шинжлэхдэггүй яваад байдаг, ажлын шар өөр яваад байдаг. Тэгээд ерөнхийдөө шууд хийе, төлөвлөгөөгөө одоо шууд хаяад хийгээд явъя гэдэг байдлаар хийх юм уу? Эсвэл тодорхой төлөвлөгөөгөө гаргана. Гэхдээ гаргаснаас хойш зөрүүнүүдийг ашиглаад ирээдүйд төслөө яг цагтаа дуусгахын тулд ямар юмн дээр хэрхэн анхаараад хугацаагаа хэрхэн нөхөөд уялдаа холбоог нь яаж хангах вэ гэдгийг ашиглаад буюу хоёр дахь ийм дэвшилттэй аргыг ашиглаад төслөө удирдах нь зөв юм уу гэдэг талаар миний бэлдсэн одоо жишг төслийн загвар дээр хэдүүлээ ажиллаж үзлээ. Тэгээд яг үүнтэй холбоотой төслийн удирдлагын энэ зориултын мэргэжлийн програм хангамжууд буюу Primavera P6 болон Microsoft Project гэсэн хоёр төрлийн програм хангамжийн нэвтрүүлэх сургалт зөвлөх үйлчилгээ онлайн сургалт зэргийг бол манайх үзүүлдэг. Тэгэхээр энэ намар та бүхэн ажлаа нэг юм базаж аваад дараа яг жил яг яаж хийх вэ гэдэг дээр шийдэл гаргахыг хүсвэл манайхтай холбогдоорой гэж та бүхнийг бас урьж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай.